аз жаргал ер нь яг ингээд бэлэн байж идэх юм болоо. Тухайлбал одоо та аз жаргалтай болохын тулд ийм үйлдэл хийх юм байна. Ийм ур чадвараа сайжруулах юм байна гэд хэлэг төдийд нь тэр хүн аз жаргалтай болж чадах болоо. Энэ хүлээлтийг бүр ухаж ойлгох юм бол нөгөө юу юм блэ? Шунал хүсэл юм блэ? Одоо тэр би нөхрийгөө ингээ өрчилчмөр байна. Ингэчүүл зүгээр гээд ингээ хүлээлт үүсгэсэн. Тэгэхгүй бол unhappy. Тэгэхээр энэ яг ингээд нөгөө яг мөн чанар нь аз жаргалын мөн чанар нь ер нь ийм өгөхөд юм уу? Эсвэл авахд юм уу? Тэ? Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр манай Happy Bell подкастын маань анхны зочноор Ganabel институтийн үүсгэн байгуулагч Пүрэв Жовын ганд олгор захирлаагаа өрн оролцуулаад байна. Ингээд танд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За бид хоёр өнөөдөр аз жаргал гэдэг сэдвээр ярилцах байгаа. Тэгээд гандлагар захирлын өмнө нь одоо нийгмийн сүлжээнд ярьсан подкастуудыг нь одоо нэлээдгүй сонсож байсан. Тэр подкастууд дээр болохоор дандаа ажил, карьер, хүний нөөцийн чиглэлээр маш яриа өгсөн байдаг тийм. Тэгэхээр энэ удаа бид хоёр арай өөр өнцгөөс нь одоо гандлагар захирлын тэр мэрэгжлийн биш дотоод хүнийх нь мөн чанар тэр талаас нь илүү одоо нийтэд өгөх гаргах зорилгоор энэ яриаг хийж байна. Тийм. Тэгээд эхнийхээ асуултыг болохоор би гандлагар захирлаас ер нь аз жаргал гэдэг юу юм бэ гэдэг одоо хүн болгоно л те ярьдаг. Тэгтээ яг таны хувьд аз жаргалыг та хамгийн анх яаж мэдэрсэн бэ те? Яг мөн чанарын хувьд аз жаргал гэж яг энэ юм байна штэ гэд ингэж мэдэрсэн тэр хүчөө хуваалцал болох уу? За энэ аз жаргал гэдэг бол ер нь мөнхийн сэдв те. Хүн болгоны одоо амьдралын нутаг учир болох зүйл бол аз жаргалтай амьдрахыг хүсэж идэг. Гэтэ би тэрийг бол 40 наснаас хойш л бүр ингээд тий аль биесны бодоо зориг тавьж исэн болохоос ш өмнө нь бол за би аз жаргалтай амьдрах ёстой. Би аз жаргал бол миний амьдралын зориг гэж ерөөсө бодож байгаагүй. Юу гэлөө бодож исэн бэ гэхээр за хүн ер нь юм зорьсон зоригтой хүрэхин тулд амжилт гэдэг юм байна. Тий амжилтанд хүрэхэд нь өөрөө туслая гэд. Тэгэхээр би бол амжилтанд хүрэхэд нь бас тодорхой хэмжээгээр хүмүүст тусалсан. Өөрөө ч гэсэн бас өөрийнхөө төвшөнд амжилт хүрсэн. Гэтэл амжилтын цаана очисон чинь юу тулж ирсэн бэ гэхээр амжилт бол ерөөсөө аз жаргалын нэг хэсэг юм байна. Аз жаргал бол ерөөсөө хүн төрлөختний хамгийн эцсийн зогсоол буюу яг энийг л одоо тийм мэдрэх гэж хүн амьдрт юм байна гэдгийг ойлгож ухаарад тэгээ энэ жилийн их судалгаануудыг уншаад тэгээд энэ судалгаануудыг уншаад арга аргачлалтын нэг ингээд танилцаад эхлэнгүүт надад ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр би ер нь өөрөө аз жаргалтай хүн мөн үү? Аз жаргал гэж юу юм бэ гэдэг энэ асуултыг өөртөө тавьж эхэлсэн байхгүй. Тэгэхээр аз жаргалыг одоо ингээд нэг өгүүлбэрээр ингээд базаа тодорхойлвол ерөөсөө эерэг хандлагын төлөв байдал юм байна. Альва одоо ингээд зовлон тохиолдсон чинь энэ надад ямар сурамжгүй. Аз жаргал одоо юм сайн сайхан юм болон гутантай түүнээс баяр хөөргийг авч чаддаг. Энэ сэтгэлийн төлөвийг ажиглаад мэдэрч чадсан тэр хүнийг аз жаргалтай хүн юм байна гэж би одоогор ойлгож байгаа байхгүй. Тийм учраас аз жаргалтай байхыг ур чадвар болгож хүн чадах юм бол насан туршдаа аз жаргалтай амьдарч болох юм байна. Тэр утгаараа одоо аз жаргал бол миний одоо нэг тийм судлагдсан болчиход байгаа байхгүй. Урд нь бол хүмүүсийн амжилтанд хүрэхэд нь карьер талаас нь ингээл туслаад яг бол миний одоо зорилго тэнд байсан юм чинь тэр зорилгод хүрэхэд нь хүмүүсийг тусалдаг гэсэн бол одоогийн миний шин сэдэв бол аз жаргал байхгүй. Тэгэхээр дараагийн асуулт маань та ер нь аз жаргалынхаа хэмжүүрийг тий хүн болгонд аз жаргалын хэмжүүр харилцан адилгүй байгаа. Тэгэхээр таны хувьд аз жаргалын хэмжүүрээ та хэд гэж төгөнж байна? 1-ээс 10 ч юм уу гэж бодвол тийм ээ. Оноожвол тий. Оноожвол би энэ асуултанд хариулахын тулд би яг энэ асуултыг өөрөөс ч асууя. Яг одоо аз жаргалын түвшин тгээс одоо 10 гээд оноожвол юм бол өөртөө хэдэх вэ? За тэгэхээр миний хувьд бол би ер нь 10 тий пүүл байгаа гэж бодож байна. Яагаад вэ? Яагаад тэгэхээр аз жаргалыг одоо мэдрэх тэр аз жаргал гэдэг чинь тий зүгээр л энгийн тий амьдралаас ингэж энгийн мэдэрч олдог юм зүйл юм байна гэдгийг өөрийнхөө амьдрал дээр одоо ингээд дадуулаад мэдрээд явж байгаа. Тий маш өөрийгөө бол маш аз жаргалтай хүн гэж би
боддог. Баярлалаа. Би яг энэ асуултыг олон зуун хүмүүсээс асуусан байхгүй юу? Дийлийнх нь дандаа нэг тийм 70%, 80%, 90%, 100% гэж хэлдэг. Тэгээ би яад өгөхөр чи тэгэл амьдралч чинь зовлон тохиолдсон шүү дээ. Байнга аж аргалтай байна гэж юу исэн гэдэг байхгүй юу? Гэтэл миний асуултыг маш ингээд төвлөрч сонсох юм бол та яг одоо аж аргалтай юу? Таны аж аргалын түвшин хэд вэ гэж би асуудаг байхгүй юу? Гэтэл хүмүүс яг одоо гэдэг үгийг андуураад том зургаар нь би аж аргалын түвшин 8 байгаа. Яг үл би тийм. Би аж аргалын түвшин 7 учраас 7 яа тийм бол одоо миний төрц би зорилгодоо арай хүрээгүй байж гэдэг юм ингэдэг байхгүй. Тэгээд би чи бас яг ингэ айгу ажиглаад миний аж аргалын яг одоо байгаа энэ түвшин маань 10 гэж хариуллаа шүү дээ. Тэр яг одоо агшин бол тэр нь өнгөрсөн цаг биш, ирээдүйн цаг биш. Яг одоо агшиндаа өөрийнхөө аж аргалыг хэлж болдог, мэдэрч болдог, түвшингөө тодорхойлж болдог. Тэгэхээр хүн биш дээ яг тэр одоо агшиндаа сэтгэл хангалттай байж чадах юм бол 10-аас 10 оноо мэдэрч чадна. 10-аас 10 онооны фул мэдрэмжийг хүн авдаг. Гэхдээ тэрийг мэдэрдэггүй. Гэтэл өөрийнхөө тэр зорьсон зорилгодоо хүрээгүй учраас би 8. Тэ? Эсвэл надад аюу зовлон тохиолдсон учраас би одоо сэтгэл хангалттай биш учраас 7 ч гэдэг. Ингэж явдаг. Тэгэхээр энэ аж аргалтай холбоотой ярихын тулд зайлшгүй сэтгэлийг судлах хэрэгтэй. Энэ бол сэтгэл зүйтэй шууд холбоотой аж аргал бол. Мэдээж аж аргалыг тэр нөгөө материалын зүйлтэй уйдаг тохиол байдаг. Маш олон судалгаанууд бол ерөөсөө энэ материалын хэрэгцээ шаардлага бол ингээд нэг тодорхой түвшинд хангаснаас хойш аж аргалын хэмжигдэхүүн тэр хүн материалын түвшинтэй харуулж үзэх шаардлага болчдөг юм л дээ. Тэгэхээр энэ ямар одоо нөгөө судалгаа вэ гэхээр одоо жилийн нэг 100 сая төгрөгийн орлоготой бай гэж бодъё л доо. Тэгээ 100 сая төгрөгийн орлоготой л болчих би аж аргалтай болно. Тэгвэл миний бүх хэрэгцээ хангагдчих гэж боддог. Гэтэл 100 саятай болоод ирэнгүүт нөгөө хүн сэтгэл ханамж гэдэг юм мэдрэхгүй бол улуун шунаад байна. За одоо 100 сая биш ээ. 200 сая. За 300 сая гэл ингэ яваад байдаг. Гэтэл аж аргал гэдэг юм бол тухайн хүний эрэг сэтгэлийн төлөв байдал учраас яг тэр хоромд өөрийнхөө аж аргалыг өөрөөсөө асууж гин гэсэн үг. Асууж ивэл тун зүгээр. Тэгэх юм бол одоо тэр мэдрэмжийг нь зөв дүгнэх боломжтой байгаад байгаа байхгүй. Тэгээд би бас энэ найзуудтай нэг хилцүүлэг хийгээл яриа өрнүүлж аваад ингээд асуусан чинь бүгдээрээ зарим 7, зарим 6, 8 гэл ингээ хөхгүй. Тэгэхээр би өөртөө арга өгч байна. Яагаад баг те байнга аж аргалтай байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг ингээд судлаад бас нэлээ энэ дээр цаг хугацаа зориулсныг харахад бол аж аргалыг 10-аас 10 оноо өгөх нь чи өөрөө шийднэ. Тэр хүн өөрөө шийднэ үхээс биш. Өөр одоо хүнлэнгийн худлаа хараад чи тийм бицтэй тийм учраас би чам 8 оноо өглөө гэж хин юм өгөхгүй. Яа гэх юм бол аж аргал бол дандаа дотоод сэтгэлийн хандлага байдаг. Тэр гаднаас хамааралгүйгээр өөрөө аж аргалыг бүтээхэд юу тусалдаг гэхээр өөрийнх нь сэтгэл ханамж, өөрийнх нь мэдрэмж тусалдаг. Тэгэхээр хүн яг одоо агшиндаа 100% аж аргалтай байж чадна. Тэрийг яг төвлөрч чаддаг, яг тэрийг дадлуу болгосон хүмүүс тэр яг мэдэрдэг байхгүй. Би бол өөрийгөө аж аргал хүл гэж боддог байхгүй. Сэтгэл харамжтай хийсэн бүтээснээрээ бахархдаг. Тэ хийж яваа ажилдаа дуртай. Ирээдүйд юу хийх нь тодорхой, болгон тэнд очих нь тодорхой учраас яарч төвдөхгүйгээр яг одоо агшнаад бүрэн төвлөрч чадах юм бол хүн аж аргалыг илүү их мэдэрч чадна гэж боддог. Вау. Гайхалтай тий. Тэгэхээр таны хувьд л аж аргалыг хэдийн мэдэрсэн тий одоо тэр аж аргал гэж хаана байдгийг яаж түүнийг мэдэрч одоо болдгийг харууллаа тий. Тэгэхээр бусад бүх хүмүүс яг харилцан адилгүй байгаа шүү дээ. Бүгдээрээ л одоо өөрсдийнхөө нэг хүсэл зорилго тавьсан тэрэндээ хүрснээ дараа л би аж аргалтай болно гэл тий. Тэгэхээр энэ аж аргал гэж юу та болно гэдэг энэ ойлголт насны ялгаа байдаг юм болов уу тий. Одоо залуу гэр бүлүүд бол одоо нэг амьдралынхаа хэрэгцээг тий суурь хэрэгцээг хангахын тулд нэг зорилго тавиад нэг байр машин ч гэдэг юм уу материалын зүйл тавьсан байна тий. Нэг жоохон нас ахаад ирэхээр арай өөр өнцгөөс гарч штэ. Тэгэхээр энэ ийм насны хооронд үе хоорондод ингэж өөр байна уу? Өөрчлөгддөггүй хүний амьдралын явцад. Тийм маш гоё асуулт байна. Энд бол тий яг үүндээ насны ялгаа бол байхгүй. 10 эдтэй, 20 эдтэй, 30 эдтэй ч гэсэн хүн аж аргалыг пүүл буюу ингээд 100% мэдэрч чадна. Гэхдээ яагаад залуу хүмүүс
илүү мэдрэхгүй ингээд ийм төж гарсан хойноо мэдрээд идэв гэхээр хүн амьдралдаа ингээд жоохон зогсож аваад би юу хийж втэ? Би юуны төлөө амьдраад байна гэдэг зогсож авч бодох тийм цаг хугацаа өөртөө олгодгүй юм бэ. Залуу өмсч. Би ч гэсэн 20 эдтэдээ юу те тэгээ зогсож аваад би ажралтай амьдарч гэнэ үү гэдэг асуултыг өөрөөс асууж байгаагүй байхгүй. Нэг юм бүтээчих гээл, тийм юм сургуульд явчих гал, тэгээл те ингээл байнгын одоо нэг завгүй ийш тийшээ 94 тэмүүлээ явж идэг гэсэн байхгүй. Тэгэхээр хэрүү би 20 эдтэй 30 эдтэйдээ жоохон зогсож саад эргэн амьдралаа ингээ харсан бол би үнэхээр аж жаргалтай, утга учиртай, зоригтой явж исэн байгаа байхгүй. Тэгтээ яг тэр мөчтөө би аж жаргалтай амьдарч байгаа юм байна гэдгийг мэдрээгүйсэн баг. Хэдийн аж жаргалтай болцсон байсан байна тийм ээ. Гэтэл тэр аж жаргалын мэдрэмж ихэвчлэн тухайн цаг мөчтөө мэдрэгддэг. Одоо бид нар ингэж ярьдэн штэ хүүхдээ хадч гоё ээжтэй, сайхан өнгөрөөжтэй тий гэл тэгдэг. Гэтэл яг хүүхэд байхад бид нар би аж жаргалтай хөгчүү гэж тэгж ингээд юм дүгнэлт хийдэггүйсэн тий. Тэгэл өстө тий тэнд ч уйлал, тэнд чиний нэг гомдоол тий хин нэг загнуулсанасаа болоод тий шарлахаал гэл энэ бүхэн чинь эргээд эцсийн момент ботсон чинь миний хүүхд нас аж жаргалтай өнгөрчихжээ гэж ярьдаг. Тэгээ одоо яг хэрүү бид нар ингээд тухайн моментондоо тухайн цаг мөчтөө ингээд зогсож аваад бодох юм бол бүгд аж жаргалыг мэдэрч чадна. Гэтэл бодох цагийг өөртөө өгдөггүй. Тэгэл хэл яар хурдтай л яваад байдаг. Тэгэл өстө нэр 60-таа давхаараа 61-тэй мажин гэдэг чи юу лээд юм гэхээр ухаарна гэдэг чинь би яаж амьдэрсэн юм бэ? Миний амьдралын утга учир юу юм бэ гэдэг бодох цагийг өгсөн байгаа байхгүй. Одоо 60 нас бол ирчүүдийн хувьд бол тэтгэврт гарах нас шүү дээ тий. Тэтгэврт гарсан хойноо тий ажил гэж одоо тий явахгүйгээр нэг жоохон өөрлөгөө ингэж хандсан цаг гаргасан хойноо амьдралын утга учирыг ойлгож штэ. Тэгэхээр бид нар бол ингээд залуучуудын хувьд юу их ингээд зогсож аваад 7 хоногт нэг удаа эсвэл өдрийнхөө оройдоо би өнөөдөр юу хийж бүтээлээ. Миний амьдрал яаж өнгөрсөн бэ? Тэр өдөр чинь тэр амьдралын нэг хэсэг штэ. Тэгээ зогсож авч чадах юм бол ямар ч насанд хүн аж жаргалыг мэдэрч чадна. Баярлалаа. Тэгэхээр одоо бид хоёрыг сонсож байгаа залуучууд бол бас тий өөрсдийнхөө тавьсан зорилгодоо заавал одоо тэрийг биелүүлсний дараа биш тий өдөр болгон өөрийнхөө амьдралын үйл явцыг дүүгнээд тэндээс мэдрэмжийг аваад ингээд явах нь тийм ээ. Тэр бол одоо тухайн тэр мөчөөсөө аз жаргалыг мэдрэх ийм боломж байдгийн байна гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна. Тэгээ бас нэг юм үүдэн шүү дээ. Аж жаргалтай амьдрал гэж ямар амьдрал юм бэ гэхээр дурсамжит мөчүүдийн тэр гайхамшигтай дурсамжит мөчүүдийн нийлбэр байгаа байхгүй юу? Тэр дурсамжит мөчүүдийг хэр их олон бүтээж чадна. Тэр бүтээсэн бүтээл чинь одоо таны амьдралыг чинь аж жаргалтай би өнгөрөөсөн байна гэдгийг тодорхойлоход туслаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар жижигхэн ч гэсэн амжилтыг яг гэж цогцож хийгээд эргцүүлэн бодоод дүүгнээд өөрийнхөө оюухандаа одоо өөр оюухандаа хийчихэж байгаа хатчихж байгаа байхгүй. Би яг энэ үед аж жаргалтай байсан юм байна. Би яг энэ үед их сэтгэл ханамжтай байсан юм байна шүү дээ. Тэгээ энийг ингээд дадал болоод дадуул өвөлдөд тахаар хүн аж жаргалтай амьдралын хэм маяг руу шилждэг юм байна. Маш сонирхолтой судалгаа одоо. Тэгэхээр бүр энгийн болж штэ. Одоо жишээлбэл бид нар нэг жижигхэн зорилго тавьдаг тий. Одоо нэг одоо юу гэдэг чинь нэг жилийн хугацаатай өөрийнхөө амьдрал зорилго тавьдаг. Тэрнийг ингээд бид нар жижигэлдэг штэ. Одоо ингээд 7 хоногоор тий бүр улирал сар гэд наашлуулаад 7 хоног болгоо төлөвлөдөг. Тэгэхээр бид нар 7 хоног бүрээ дүгнээд тий тэндээсээ аз жаргалыг мэдрээд ингээд алхамаар аз жаргалыг мэдрэх гэж ойлгож болох уу? Тэрний нийлбэр нь жилийн дараа би маш том одоо тэр хүссэндээ хүрээд тэр аз жаргалыг илүү томоор мэдэрнэ. Яг үнэ. Би одоо хэрүү 20 эдтэйдээ ингээд одоо 20 жилийн өмнө буцаад ирлээ гэх юм бол би яг тийж ажиллана, тийж амьдрна. Гэтэл 20 эдтэйдээ 30 эдтэйдээ тэгж зогсож өгч ингээд аж жаргалтай мөчөө бүр яг ингээд пауз авч байгаа юм шиг зогсож харж чаддгүй. Тэгэл яарал яваад идэгсэн байхгүй. Тэгэл зорилгынхаа төлөө яарал яваадсан баг. Тэгээ эргээд бодсон чинь би ингээ алдаа гаргасан байна. Аж жаргал бол ямар ч хүнд, ямар ч насанд бэж лээдэг. Бид нар тэрийг мэдрэх нь л чухал. Мэдрээд өөрөө оюун ухаандаа боловсруулалт хийгээд би аж жаргалтай амьдарч байгаа юм байна штэ
гэж сэтгэл ханамж аа. Маш Окей. чухал. Аха. Одоо аз жаргалыг ер нь тодорхойлохдоо бол ингээд удаан үргэлжилдэггүй тий. Аз жаргал бол ингээд одоо юу гэдгийг нэг тийм нэг хүссэн юм авах ч юм уу тий. Ингээд богино хугацаанд үргэлжилдэг. За. Тийм. Тэгэхээр миний одоо яг асуух гээд байгаа санаа болохоор одоо ер нь нийгэмд ингээд залуучууд ч гэлтгүй ер нь бид нэр маш их завгүй те өглөө гараад орой ерөөсө тэр хооронд өнөөдөр энчээ суугаад ажиллаа хийж байхдаа гэрт ухаан санаа сэтгэл зүрх нь гэртээ те нөгөө хүүхдүүд маань яаж болж гэдэг юм уу яг одоодоо төвлөрч чадахгүй тэрнээс болоод бас нөгөө яг тухайн тэр цаг мөч момент яхан тэр сайхныг мэдрэхгүй ч юм уу те тэр моментоо бас чанартай болгож чадахгүй амьдралаа илүү чанартай болгож чадахгүй байгаа юм болов уу гэж би бас хардаг. Одоо ажиллаа хийхдээ яг тэр ажлынхаа орчиндөө л төвлөрөөд те эсвэл гэртээ байхдаа яг тэр хүүхдүүдтэйгээ аз жаргалыг мэдрээ тэр мөчүүдээ тухайн таны төрөний хэлдгээр тэр яг тэр тухайн мөчөө мэдрэх нь чухал юм байна гэж ойлголоо. Зөв тий. Яг үнэ. Тэг ингээд зорилго тавьж байгаа юм тий. Зорилгодоо хүрж явах явцдаа тэр сэтгэл ханамж гэдгийг мэдрээд тэгээ тэр сэтгэл ханамжийг мэдрэх тусам хүн аз жаргалын гормон гэдэг юм ялгараад байгаа байхгүй. Тэрийг ялгараа сурчхаар тэр нь дадал болоод хүн залуу дааж тэ ямар ч насандаа байсан тэр моментоос аз жаргалыг мэдрээд байгаа. Гэтэл бид нар тэрийг аз жаргалд хүрэх гэж ч юм уу зорилгодоо хүрч явах явцдаа тэр зам өөрөө зовлон болгож яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө жаргалын одоо тэ эсрэг үг утга нь зовлон шүү дээ. Тэр зовлонгийн шалтгаан юу юм бэ гэхээр хүсэл шунал. Бид нар ингээд ирээдүйнхээ зорилго руу шунаад байгаа байхгүй. Зорилго тавьж болно. Тэгэхээр зорилгоо өстөн жижилж чуваад өнөөдөр хийх ёстой юм а хийчихэл юм бол та өнөөдөр аз жаргалтай. Маргааш хийх юм аялаа маргааш аз жаргалтай. Энэ тоонуудыг ингээд нийлэхээр нөгөө зорилготой хүрэх нь тодорхой байхгүй. Бид нар яг тэр өдөртөө тэр цагтаа тэр агшиндаа ийм ажиглагч ухамсараар мэдрээгүйгээс болоод л бид нар ийм аз жаргалтай мөчөө дандаа хоошлуулад мэдрэхгүй өнгөрчөөд идэх. Тэгэхээр хүсэл шунал гэдэг юм энэ зорилгодоо хүрэх гэж тачаадахын оронд зорилго тавьчин. Гэхдээ зорилгодоо хүрэх тэр үйл явц тэр цаг хугацаанд мэдэрч чадах юм бол тэр аз жаргалыг заавал зорилгод хүрсэн өнөө мэдрэх биш. Хүрж явах явц нь аз жаргал юм. Тэгээд бас хит их юм хүсэл ингээд нэг мөсгөтөл дараах юм хүсэл яадах юм бол тэг хизээ аз жаргалыг мэдрэх юм бэ. Тэгэхээр аз жаргал бол эцсийн цэг биш. Окей. Явах зам юм байлээ л дээ. Явж явах замдаа мэдэрдэг мэдрэмж байгаа таахгүй. Яг наа чи бүр хамгийн гоё тодорхойлт байна. Нөгөө Далайлан бас хэлсэн байдаг шүү дээ тий. Ер нь аз жаргал гэдэг бол одоо хүрх цэг нь биш те түүнд хүрэх тэр зам аялал нь гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ үнэхээр маш гайхалтай тодорхойлт байна. Тэгээд одоо яг хүмүүс ингэж мэддэг те аз жаргал гэж ямар юм бэ гэдгийг мэддэг. Гэхдээ яг ингэж өнөө маргаашийнхаа амьдралыг яадаг гэж байгаа одоо нийгмийн амьдралд маш их стресс байж тэ бохомдол. Тэгээл одоо ер нь манай Монголын нийгэмд бол маш хүнд байна те зарим нэг хэсэг хүмүүс маань бол маш хэцүү амьдарч байгаа. Тэгэхээр энэ хүмүүст одоо яг тэр одоо нөгөө Маслогийн суурь хэрэгцээ гэдэг шүү дээ. Нэг хүний зүгээр нэг амьдрах ажил, эрүүл мэнд энэ суурь хэрэгцээгээ хангаж чадаагүй ийм хүмүүс энэ аз жаргалыг мэдрэх боломжтой юу? Тийм маш бодвочтой асуулт байна. Маслогийн онолыг бас сайжруулсан Херцбергийн онол гэж үүдэг. Тэр онол нь юу гэхээр хүн заавал суурь хэрэгцээг хангасны дараагаар өөрийгөө илэрхийлэх одоо тийм бусдаар хайрлуулах, бусдыг хайрлах тэр аз жаргалыг мэдэх төвшин чинь Маслогийн онолын хамгийн дээр идэг шүү дээ тийм. Херцбергийн онол бол та анхан шатныхаа суурь хэрэгцээг хангаж явах явцдаа ч тэр аз жаргалыг мэдэрч чадна гэдэг тийм бас онолохгүй. Тий. Өөрийгөө одоо ингээд за би өстэй мөнгөтэй болохоор би ийм болохоор би тэгэхээр одоо миний хэрэгцээ хангагдаагүй байхгүй юу? Би одоо ингээд байр аваагүй байхгүй юу? Тэгэхээр ингээд өөрийгөө тэр аз жаргалыг мэдрэх тэр боломжоос татгалзаж чинь гэсэн. Тийм одоо. Тэгээд энэ аз жаргалын талаар би нэг юм гоё үлгэр одоо сонссон. Тэр үлгэр надад аягүй таалагдаад үнэхээр үний юм байна гэж бодсон. Тэгээд би тэр үлгэрийг өөрт чинь ярьж өгье. За тэр үлгэрний юу гэхээр
хүн одоо хүн төлөвтөн өдөр бүр их ажиргалтай сайхан амьдардаг байсан гинэ. Тэгсэн чинь тэр ажиргалдаа ташуураад балмаг бүдүүлэг үйлдэлүүд гаргаад тэгсэн чинь нөгөө бурхтууд энэ хүнийг хүн төлөвтөг нь шийтгэе тэр ингээд жаргалдаа ташуураад байна. Тийм болохоор шийтгэе гэхдээ энэ ажиргалын нууя гэж хэлж байна. Тэгээд заад үйл бүгдээрээ энэ уулын оройд нуучих гэсэн чинь нөгөө хүмүүс чинь те дээр нь авирч очиод ухаал авчна. За тэгвэл 70 ороод нуучих гэсэн чинь бүрийг шумбаж очиод ухаад авчна гэх те. За тэгээд бүр элсэн цөлд очиод ингээд нарны дээр хатан дотор нуучих гэсэн чинь очиод ухаал ингээд авчна гэх. За тэгэхээр ч одоо хаана нуудаг билээ гэдэг нөгөө бурхтууд чинь араа болохгүй суужсэн чинь нэг юм мэрэгэн бодогт ирээд би талд нэг гоё арга зааж өгье. Хизээч болохгүй. Тэг ямар арга гэсэн чи хүний сэтгэл дотор нуучгаа. Хүн ингээд дандаа гадагшаа ингээд өлөв долов гэл гадагшаал чилж идэг. Тэгээ гадагшаал хайгаад эхэлнэ тий. Гэтэл сэтгэлд нь уучгаар хүн дотогшоогоо харддаг учраас тий олж чадахгүй. Тэгээд тэр арга нь бурхтад их таалагдаад тэгээд хүний сэтгэлд нуусан. Тэр түүнээс хойш хүн ачаалаа хайгаад явал дэлхийн 4 зүг 8 зүгс рүү хайгаад олоогүй юмсан чи гэдэг л байхгүй юу. Тэр нөгөө хүний аж аргал бол хүн сэтгэлд байдаг. Тэгэхээр тэр сэтгэлд байж чадж байгаа бол тэр энэтхэгт одоо энэтхэг Бангладешийн бас нөгөө энэ дэлхийн 200 гаруй улсын хамгийн одоо ядуу гүрэнд тооцогддог шүү дээ. Гэтэл тэр Бангладешт байгаа тэр энэтхэгт байгаа тэр Бутанд байгаа улс орны ядуугийн зэрэгт байгаа хүмүүс аж аргалтай байж чадах байхгүй. Тэр нөгөө олон улсын судалгаагаар тий нөгөө аз жаргалын индекс дээр яг тэр Африкийн хүмүүс өндөр гарсан байдаг. Тийм Африкийн улс байна, Бутан байна. Тий тэд нар чинь нөгөө эдийн засгийн үзүүлэлтээр аягүй бага хэрнээ аз жаргалыг мэдрэх мэдрэмж нь аягүй өндөр гарсан байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол аюу харьцангуй ойлголт байгаа тийм. Тэгэхээр суур хэрэгцээг хангасны дараа аж аргалыг мэдэрнэ гэдэг ойлголт бол яг материалист одоо ертөнцид амьдарч байгаа хүмүүсийн гаргасан онолоо байхгүй. Гэтэл аж аргал гэдэг юм аж аргалын тухай ярьж байгаа бол энэ сэтгэл зүйтэй холбоотой. Тэгээ аж аргал гэдэг чинь өөрөө хүний өөрийнх нь бүтээсэн бүтээл байгаа байхгүй. Тэгээ аж аргал тэгээ зовлон. Тэгээ зовлон гítэлж аж аргалыг мэдэрдэг. Тэгэхээр аж аргал байгаад бол зовлон байна. Амьдрал өөрөө утга учиртай юм бол зовлон өөрөө утга учиртай байхгүй. Зовлон ирж л авал би эндээс юу суралцах вэ? Гэж суралцах чадсан энэ чинь бас нэг асуудлыг шийдлийг олоод бас тий би зорьсондоо хүрч чадлаа. Би энэ ард гарлаа гэдэг бас сэтгэл ханаж мэдрэх гэдэг бас энэ чинь буцаа аж аргалч чуус. Тэгэхээр зовлон жаргал дуруулаад хүн сурчих юм бол хаач байсан аж аргалыг мэдэрч чадна. Хөдөө байна уу, гадаадд байна уу, хөгжингүү улс оронд байна уу? Үл харгалзаад тэр хүн аж аргалыг зорилгоо болгоод аж аргалыг зориг гэхээсээ илүү нэг ур чадвар болгочих юм бол амьдралынхаа нэг хэсэг болчих гээд байна. Тэгэхээр одоо нэг гэртээ хүүхдээ харж байгаа ажилгүй, орлогогүй, тий хүүхдүүд нь өлсөөд байна штэ. Нөгөө хоолын хэрэгцээг хангамаар байна тий. Ийм хүнд одоо та нэг зөвлөгөө өгвөл жишээ нь одоо яг энэ ад жаргалыг тий тэр ямар ур чадвар байж болох вэ? Одоо энгийн нэг ганц ч юм уу нэг тийм зөвлөгөө өгвөл хоёлаа юу байж болох вэ? Би ч гэсэн бас анхныхаа хүүхдийг гаргачаад айгу гіврээ тэгээд хинч биш болсон юм шиг мэдрэмж төрөөд айгу амьдрал утгагүй юм шиг санагдчихсэн байхгүй яа тэгэхээр айгу ирч хүчтэй амьдралын идэвхтэй байж чад гинт хүүхдээ гараад нам суугаад гэрте орсон чи айгу хэн бодож байгаа байхгүй. Тэгээд тэр эргээ бодол биш үү эргээд тэр үедээ нэг амар зовлон байсан боловч би дандаа шийдлийг хайж исэн байхгүй. За би одоо энэ нөхцөл байдлыг яаж эргүүлэх вэ? За би ингээ хүүхдээ гараа гэртээ сууж байхдаа өөрөө хөгжүүлэх ном унших хэрэгтэй юм байна. Одоо би яаж тэ энэ асуудлыг шийдэх үү гэдэг нөгөө юм эхлээ зовлон дунаад гунхраад ямар юу барыг би юу хийчихвэ гэдэг шиг ингээд бодож ирсэн аа. Ингээд юм яг хүн чинь сэтгэл зүйн хувьд ингээд юм яг газарт унж байгаа юм шиг унж байгаа байхгүй. Тэрийг харин даван туулд эргэлтийн цэг болгож хуургаж чадах юм бол хүн ингээд босоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд гэртээ сууж байгаа 2 3 хүүхэдтэй тэгсэн гэнэ мөнгө төгрөг байхгүй байгаа л бол эн чинь өөрийгөө хавдас хорих өөрийгөө хинбэ гэдгийг харуулах өөрийгөө өөрчлөх
тулгцыг болж байгаа. Окей. Яг тийж харж чадах юм бол маш олон гоё шийдлүүд гарч ирнэ. Тийм байх тий. Тэгэхээр одоо нөгөө бүх юмд бэлэн байгаа тохиолдолд бол хүмүүс тий өөрийгөө хөгжүүлэх ч юм уу энэ юу болоод байна яаваа юу гэд ухаарахгүй нь штэ ухаарч хэрэггүй нь. Тэгэхээр яг энэ өөрт тулгамдаад байгаа энэ зовлон бэрхшээлүүд намайг ямар нэгэн байдлаар өөрчлөх тий одоо сайн сайханд хүргэх ийм боломж юм байна гэж харуул тэндээс хүн өсөж хөгжихтэй амьдралаа дэвшлүүлэх өөрийнхөө тэр далд байгаа нууц авьяасуудаа гаргах ийм боломж гэж харах нь гэж ойлголоо зөв үү? Яг үнэ. Тэгэхээр амьдрал өөрөө утга учиртай бол зовлон бас өөрөө утга учиртай ирж байгаа байхгүй. Тэгээ тэр зовлонд унтсан, зовлонд ингээд те сүгдсэн байж итэл эргээд өөрийгөө хөндлөнгөөс хараад энэ үнэхээр зовлон юм бол би энэ зовлонгоос юу сурах вэ гэд өөрийн оюун ухаанаа ингээд ашиглаад нөгөө ажиглагч оюун ухаанаар бодоод ирэхээр тэр зовлон чинь энэ ямар нэг мессеж өгөх гэж ирсэн байгаа байхгүй. Тэгээд нэг ийм үг өгдөө шүү дээ. Бурхан таныг тэр алдаанаас суран суртал тэр алдааг дахин өгөө л идэх гэх тээ. Гэтэл тэр алдаа гаргаад эсвэл зовлонд унтсан бол энэ зовлон, энэ асуудал надад ямар сургамж өгч байгаа юм бол гэж бодох цагийг л бид нар гаргах хэрэгтэй юм билээ. Тэр цагийг л гаргаж чадах юм бол ямар ч хүн өөртөө тулгаж байгаа асуудлаа шийдэж чадах юм. Тэгэхээр одоо би бас их мундаг хүмүүстэй уулзаад ингээд амжилтанд хүрсэн миний бас хөдөлж явдаг тийм хүмүүстэй ингээд уулзж хахад надад бэрхшээл байдаггүй гэж хэлсэн баг. Гайхаад хүн болгон бэрхшээл гэдэг шүү. Бэрхшээл чи өөрөө бэлэг байд юм бэлээ. Гэл тэгэхэд би тэ залуудаа ямар сони юм бэ? Одоо энэ хүмүүст одоо иш хэдий юм шиг эсвэл өөр одоо төрлийн хүн юм болов уу гэж боддог байсан чи одоо би яг тэр бодлыг ингээд өөртөө тэгээд бодоол гэсэн чи нэр үний юм бэ. Тэр хүмүүс ерөөсөө худлаа хэлээг юм байна. Тэр хүмүүсээ яг харж байгаа үзгийг ойлгож хараад яг өөрөө ингээд зогсож аваад эргцүүлэн бодоод өө чи надад ийм сургамж өгөх гээд байгаа юм биш үү гээд сургамжаасаа ингээд үл хийгээд ирэхээрээ ямар ч одоо нөгөө асуудал боломж болж хувирдаг. Ямар ч зовлон жаргал болж хувирд юм байна. Тэг яг үнэ. Энэ дээр нөгөө бас харах үнцгтэй хүмүүсийн хандлага одоо тэр тулгарж байгаа бэрхшээл саадуудаа одоо юу гэдгийг намайг усан дэвжих нэг юм боломж ингэж харах бол үнэхээр гайхалтай юм билээ. Тэгээ би энийг бас өөрийнхөө амьдрал дээр ч гэсэн хэрэгжүүлсэн л дээ. Тэгэхээр та яг энэ хандлага харах үнцэг одоо ер нь бид нар нэг ингэдэг штэ нэг хүлээлт үүсгээд идэг тий хүмүүс. Одоо энэ намайг ингэж хайрласангүй энэ ингэх л өстой гэл нөхрийгөө ч юм уу тий намайг одоо хайрлах ёстой ийм үг хэлсэнгүй ч гэдэг юм уу энэ ингэж яхад би ингэж сэтгэл гаргаж яхад энэ ингэсэнгүй ч гэдэг юм уу энэ хүлээлт үүсгээд идэг штэ бодит байдлаас ингээд өөртөө тэгээ тэр нь одоо тухайлбал одоо тэр хүн мэдгүй ш нөгөө хүн нь бол тэрийг мэдгүй тэгэхээр энэ хандлага энэ хүлээлтийн талаар та юу гэж бодож байна энэ юу н аз жаргалтай хэрхэн хамааралтай ингээ хүлээлт үүсгэсэн. Тэгэхгүй бол unhappy, жаргалгүй сургууртай байдаг шүү дээ. Тэгэхээр чи бид нар чунаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр бидний энэ хандлага бол нөгөө жаргалангийн одоо шалтгаан буюу зовлонгийн шалтгаан нүгэл гэдэг шиг. Зовлонгийн одоо шалтгаан юу юм бэ гэхээр нэг 3 юм байдаг шүү дээ тийм. Нэгдүгээрх нь одоо хүсэл, шунал, хоёрдугаар уурт, гуравдугаар мунхаг. Тэгэхээр мунхаг гэдэг нь бол ерөөсөө байгалийн бүн чанарыг ойлгоогүй альва юм сэтгэл хөдлөл одоо үүсээ тусдах чанартай юм байна. Төр зурах юм байна гэдгийг мэдээгүйгээс болоод уурладаг. Яг түүнтэй ижилхэн хүлээлт бол биш үү те. Хэрв хилээгүй бол та өөрийгөө илэрхийлээгүйгээс болоод тэр хүн мэдэхгүй болж байгаа шүү те. Тэгэхээр нэгдүгээр хүлээлт бол өөрөө хүсэл тачаад нэг хэлбэр юм байна. Үнэхээр тийж өөрчилж хүлээлт үүсгэсэн бол би ийм хүлээлттэй байгаа шүү гэдгээ илэрхийлнэ. Окей, харилцаж. Тэгээд хамтдаа тэр өссөн хүлээлтэнд хүрэхийн тулд юу хийх вэ гэж өнөрн нэгүүлсэх сэтгэлээр хандаж шийдэл олно. Тэг гарц гаргалгаа. Шийдэл гарц гаргалгаа олно гэсэн үг тийм. Тэгжээч ингээд хамтдаа өршлөгтэй яваад шүү. Тэг хүлээлт үүсгэдэг нь эргээл бидний өөрснийх сайн дураараа өөрснөө нэг юм зориг тавьчаад өө мэдэхгүй. Тэгээд тэр өөрхөн сансанд хүрэхгүй болохоор хүн уурладаг штеп. Тэ. Гэтэл би ийм хүлээлттэй байгаа нь юутай холбоотой? Энэ шалтгаан нь
үнэхээр те өөрчилж болох шалтгаан Зүйл мөн үү? үзэл үгүй юу гэдгийг мэдэх хэрэгтэй юм байл л те. Эхлээд өөрөө те. Тэгэхээр нөгөө таны түрүүний хэлснээр юу гэдэг штэ мунхаг сэтгэл те. Тийм. Энэ бол одоо нэг номерт засах хэрэгтэй юм шиг те. Хүн ухаарахгүй штэ. Тэгэхээр нөгөө би шунаад байна уу те энэ уур цараа яаж удирдах юм ингээд нөгөө ер нь бол хүн оюунаа хөгжүүлж ижил илүү аз жаргалтай амьдрна гэж ойлгож байгаа тийм. Манайхан мунхаг гэдгийг тэнэг гэж ойлгоод байдаг байхгүй юу? Одоо тэнэг биш. Мунхаг гэдэг бол юмны утга учир мөн чанарын мдэггүйг мунхаг гэдэг юм билээ шүү дээ. Би ч гэсэн бас мунхаг байсан. Одоо ингээл амьдралын одоо юм утга учирыг мэдэхгүй бүх юм ингээд юм санснаар болох хэвээр юм шиг тий бүхий залуу байх хэвээр юм шиг ингээд бодоодсэн чи энэ ч мунхаг байгаа байхгүй. Тэгэхээр ертөнцийн яг мөн чанар байгалийн хуулийг ойлгочих юм бол энэ мунхаг байдал чинь хайрлах гэсэн үг байхгүй. Тэр байгалийн хууль нь юу юм бэ гэдэг асуулт л байгаа байхгүй тий. Ер нь анх ингээд гандлагар гэдэг хүнийг ч гэсэн би хувьдаа яг ийм хүн болов гэж төсөөлж исэн маань яг үнэхээр биелэлээ олж байна. Гайхалтай энэ тий энерги сэтгэл гэдээ ярьсан шүү дээ. Тэгэхээр таны ер нь энэ одоо яриан дотроос нэг энерги сэтгэл яг нэг юм буддын ухаан, буддын философийн талаар бас ингээд дурддагдаад байна л да. Тэгэхээр та энэ талаар ер нь юу гэж боддог вэ? Таны өнөөдөр хийж байгаа ажил үйл бол аргын талын тий та бол арга талдаа бол одоо мундаг лидер, манлайлагч, ийм шинжлэх ухаанч ярьдаг хүн тий. Тэгэхээр өнөөдөр яг одоо таны дотоод мөн чанар энэ бэлэг талын ялангуяа буддын философийн талаар та юу гэж бодож байна? Одоо олон улсад ялангуяа одоо Америкт Оксфордын их сургууль энэ төр гээд маш олон том их сургуулиуд яг энэ буддын философиг судлаад энэ энерги сэтгэл болоод ер нь сэтгэлийг их нарийн түвшинд нь судлаад одоо хичээлийн хөтөлбөрт оруулаад явж байна л да. Одоо Монголд ч гэсэн энэ ороод ирсэн тий янз бүрийн mindfulness энэ төр гээд нэр өгөөд ингээд бясалгалаар дамжуулаад юм уу одоо ийм аргачлалаар хүмүүсийн сэтгэл зүг ингэж өөрчлснөөр ямар үр дүнд эерэг үр дүн гарч байгааг одоо дэлхийн нийтээрээ одоо ингээд батлагдаад явж штэ. Тэгэхээр энэ арга бэлэг хосолснороо ер нь тий одоо яг энэ тав дээр яриад байгаа аз жаргалд ийм богино хугацаанд хүрэх боломжтой юу? Энэ талаараа та нэг сайхан сэтгэл гэд ярьсан шүү дээ сая тий. Тэгэхээр энэ талаар та яг сайхан сэтгэл яг аз жаргалд ямар нөлөөтэй юм тий. Энэ хамгийн чухал нь уу эсвэл зүгээр нэг хэрэгсэл үү? За тэг нийлээ 2 3 тэглээ чухал асуултуудыг нийлүүлээ асуусан тий. Эхлээд би 5 жилийн өмнө юм байна. Би нэг шилдэг борлуулагчийн ном бичгээд тэгээд судалгаа хийжсэн чинь борлуулагчдын шилдэг хавьд дэлхийн хамгийн алдартай, бүр нэр хүндтэй тийм шилдэг борлуулагчдын номнуудыг ингээд тэдний түүхийг судалсан чинь тэдний нийтлэг зан чанарууд байсан бохоггүй. Тэгээ нэг талтаа ингээд хоорондоо тэрсэлдэж байгаа юм шиг гэнэ нөгөө талтаа нэг нийлэмж болж харагдаад тэг зүй тогтлыг харсан чинь яг арга билгийн ухаан харагдсан бохоггүй. Тэгээ тэр нь юу гэхээр одоо нөө шилдэг одоо борлуулагч нар зорилготой байх хэрэгтэй гэдэг үр дүнд хүрхстэй гэдэг. Тэнгууд нь тэрэндээ анхаарахаас гадна үйл явц буюу өдөр тутмаа хийх хэрэгтэй юмд анхаарах хэрэгтэй гэлтэй. Тэгээ шилдэг борлуулагчдын бас нэг нийтлэг зүйл нь юу гэхээр өгөх тусам авд юм байна. Тэгтээ авахтаа сурлагтаа авд юм байна гэлтэй. Тэгэл маш сайн сонсд юм байна. Уран яруу ярахаас гадна гэт ингээд бүх юм чинь хоорондоо ингээ арга билгийн шүтэлцээтэй байгаад байгаа байхгүй. Тэгж анх арга билгийг судлаад тэгээд тэр нөгөө шилдэг борлуулагчийн арга билгийн 10 ухаан гэдэг ном гарсан юм. Тэгээд энэ номыг би зүгээр олон улсад гарах зорилготойгоор арга билгийн ухааныг гаргаж ирээгүй л дээ. Зүгээр ингээд зүй тогтлыг хараад нөгөө ухамсарт оюунаараа ингээ ажилласан чинь тийм зүй тогтлог алгоритм гараад ирэнгүүт тэгж нийтлээ. Тэгээд одоо Amazon-аар англи хэл дээр зарагдчихж байгаа л да. Тэгээд эргээд ингээ харахаар миний бас нэг юм судлаач хүний хувьд гэх юм уу та тий намайг ийм иш ингээ буддийн ухааныг судлахад түлхэгдсэн байхгүй. Тэгээс би өөрөө тийм буддист хүн бол биш те. Нэг юм судлаач хүн байхгүй. Тэгээд баруунд нөгөө сургуульд суралцж байгаа хавцад тэд нар аргын ухааныг үнэхээр сайн заадаг байхгүй. Юмыг яаж хийх вэ? Арга аргачлал, технологи 1 2 3 4 ингэж хийнэ
Тэ үс яаж суу 1 2 3. Ном яаж чих 1 2 3 4. Яаж хүн өдөртгөө 1 2 3 4 гэх юм дандаа тест дараалтаар заадаг. Энэ бол их логик сэтгэлгээ шаардсан судалгаан дээр үндэслэж хийгдсэн аргачлал. Ер нь тэгээд Америкт бол ерөөс бүх юмыг одоо сурж болно гэдэг тий. Тэгэл бүх юм өөр гэсэн технологитой тэр технологийн сурч болно. Би яг тэрийг бол үнэхээр сайн сурч ирсэн. Юмны бүх юмны технологи зүг тогтлыг нь аягүй сайн олж харах тэм чадрыг яг Америк боловсрол өчөж байгаа байхгүй. Тэгээд арга ухаанаа ингээд сайжруулаад явж итэл арга ухаан тууширч бас болдог байхгүй. Тэгэхээр тэр туулширлыг ингэж буцаад байранд нь тэнцвэртэй авахд одоо тэнцвэрт нь очих тэгээд тэлэг рүү н аваачих зүйл чинь нөгөө тал нь бэлэг ухаан байгаа байхгүй. Тэгэхээр энэ арга бэлэг ухаан чи өөрөө одоо даогийн онол байна. Дээрээс нь зэн буддизм гэдэг бол гол суурь нь юу гэхээр энэ чинь бас л байгаль үйл байхгүй. Тэнцвэр бидэрт өдөр байдаг бол шүн байж ич өдөр гэж юм гарч ирдэг те. Нар сар гэж хоёр юм байдаг. Газар тэнгэр гэдэг чинь үдээрээ чүтэн байрлагатай хоёр юм эсрэг хэрнээ хоорондоо ингэж шүтэн барилгатай байдаг. Нэг сүлэлддэг. Тэгин чи ерөөсө байгалийн хууль юм чинь би энийг өөрөө шинээр цохоогоогүй өрсөл зүй тогтлыг нь олж хараад за би бэлэг ухаанаа сайжруулах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд тэр бэлэг ухаанд чинь альва юмыг туршлагаараа онож мэдсэн үнэнг бэлэг ухаан гэдэг юм билээ. Тэгэхээр туршлагаараа өөрийн биеэрээ туулж мэдсэн тэр үнэн одоо тийм ээ бэлэг ухаан яагаад гэдэг. Тэгээд тэр бэлэг ухааныг ингээд судалж явж байхад бүдэтийн одоо бурхан багшийн сургаал тулж ирээд байгаа байхгүй. Тэгээд тэр бэлэг ухааныг судлаад ирэхээр бурхан багшийн тэр утгтын 4 үнэн тий утгтын 8 зам мөр өдр чи ингээд яг таарлаа гараад ирж байгаа байхгүй. Тэгээд энэ бүхнийг ингээд тайлаад хэлэхэд тэгвэл аж аргалын тухай ингээд ном бичих явцад ном бичиж амжааг байгаа. Тэгт ном бичих гэдэг нэг судлах хийж хахад дэлхийн айгүй алдартай маш том судаллагдсан байдаг. 70-80 жилийн турш аж аргалын тухай судалсан юм судалгаа байна тий. Стэнфордын том судалгаа байна. Мичиганий сургуулийн том судалгаа. Энэ сургуулиуд чинь ингээд хэдэн мянган хүмүүсийг хамруулж хэдэн жилээр судалдаг тийм судалгааны том дататай байхгүй юу? Энэ насан туршдаа л тий хүн ингээд аж аргалтай амьдрах хүсээд идэм байна. Тэгээ нэг судалгаа. Тэгээ аж аргалын тухай ном бичсэн одоо дэлхийд алдартай номнуудыг уншлаа. Тэгээ энэ бүх зүй тогтлуудыг хараад би бас өөрийнхөө мэдлэгийг хувь нэмрээ оруулах гэдэг шүү дээ тий. Тэг ингээд зүй тогтлыг харсан чинь худагтын 8 зам буюу бурхан багшийн 8 зам мөр дээр тулж ирээд байгаа байхгүй. Тулж ирээд. Тэгээ 8 зам мөрийг ингээд судлаад үзэхээр одоо бидний бүр хүүхэд байх юм тий. Ээж аваа юм. Эмээ өвгөөс сонссон үг байхгүй. Тэгэхээр бидний буддизм бол бидний амьдралын нэг хэсэг болсон. Тэгтээ өөрийн мэдлгүүл тий. Ингээл ээж аваагаа дагаал тий дуурайгаал амьдарч байгаа шүү дээ. Тэнгүүд л нөгөө тэр зүүр зүгээр дамжуулаад бидрийг сургадаг байсан тий. Зүв явбал зөөлөн замбуул ингээл тий. Сайны давал сарны гэрэлгээд энэ бүх чинь ингээд зүр зүгээр хурангуулад бидэрт зүв амьдрах ухааныг заасан. Гэтэл бид нар тэрийг оорцсон аюу. Бага юмаа сайхныг мэдрэхгүй ингээд юм барууныхны материалист амьдрал руу яваад байгаа байхгүй. Тэгсэн чинь манай нэг бас нэг багш ирсэн байна ба гэдэг багш. Тэр юу гэж хэлсэн гэхээр энэ баруунчууд монголчууд ингээ хоорондоо зөрж байгаа хүмүүс шиг юм. Барууныхан монголчуудын хүсэж байгаа юмыг авах гэж ирдэг. Бид нар байгаа юмаа голоод барууныхны хүсэж байгаа юмыг авч ингээ зөрж байгаа хоёр хүн шиг юм. Тэр аюугай оновчтой илэрхийлсэн байгаа байхгүй. Тэгээ тэр нь юу вэ гэхээр материалист нөгөө тэр хэрэгцээнд хангацсан хүмүүс бас л тэндээ аж аргалгүй байдаг шүү дээ. Юунда байна ингээ хайгаа авсан чинь сэтгэл дотор чинь аж аргал байгаа юм биш үү? Сэтгэлээ судлахын тулд нөгөө инэрний өгүүлсэх сэтгэл дөө дотоод руугаа дуу хоолойгоо чимээл тийм юмнуудыг сурч эхлэх гээд идэг. Гэтэл угаасаа бидэрт байсан юмыг өөрснөө мэдэхгүйгээр материалист одоо тийм хэрэгцээгээ хангах гад яваад байгаа юм. Тэгээ зөрж байгаа хоёр хүн шиг бодооз. Тэгээ зөрөхгүй хооронд нь уулзалмаар байгаа байхгүй. Тэгээ тэр уулзлах тэр юм чинь арга билэг ухаан болоод байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө энэрний нэгүүлсэх сэтгэл гэдэг чинь гол шалтгаан нь нөгөө хайр нь юу юм бэ гэдэг чинь ерөөсөө ингээд зарим бол нөгөө буддийн ухаан байна, христийн шашин, Мухаммед эдгэрт чинь одоо бурхны хайр гэж илэрхийлээд идэв шүү дээ. Бүр задлаад ярих юм бол тэр нь ухамсар, задлаа ярих юм бол тэр нь энерги тий. Ингээд энэ бүхэн чи эргээл бүх юмдаа ингээд
нэг газар очиод байгаа байхгүй. Огтлцоо тийм. Картын хууль дээр ч гэсэн тийм ярьдаг шүү дээ. Тийм байна. Тийм энэ бүхэн чинь тийм энэр нэгүүлсэн сэтгэл бол хайрын нэг хэсэг. Хайрыг мэдэрсэн хүн аж аргалыг өөрөө дотроос ундраадаг юм байл л тийм. Ингээд судлал гэхээр бүр гайхамшигтай бүр хөө ямар амьдрал ямар гоё юм бэ. Тэгээ би нэг фэйсбүүк дээр нэг бичсэн байхгүй. Амьдрах сайхан, утга учиртай амьдрах бүр сайхан. Тийм. Яг үнэ аз жаргалтай амьдрах гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хорон мөрч бүрээсээ аз жаргалыг мэдэрч чадж байгаа бол үнэхээр гайхалтай тий. Одоо бидний амьдралын яг амьдрах хүний амьдралын хугацаа бол ер нь хязгаартай тий. Одоо ингээд Монгол хүний дундаж наслалт бол яг харьцангуй эрүүл хоолтмол тэгээд жоохон урт болж л байгаа л да. Тэгтэл хүний энэ хэмжээтэй тий. Тэгэхээр энэхийн одоо амьдралдаа тэр аз жаргалыг ингээд мэдрэхгүй өнгөрүүл үнэхээр хайрын тий. Одоо энэ хүний төрлийг олсон. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр одоо энэ залуучууд одоо манай подкастыг сонсож байгаа энэ аз жаргалыг мэдрэхгүй байгаа өөрийнхөө аз жаргалын энэ тэгсийг одоо жоохон доогуур байгаа гэж бодож байгаа бас хүмүүс нэлээд байгаа хэл та. Ялангуяа залуучууд тий. Тэгэхээр одоо битэрийн хувьд л ингээд аз жаргалыг өнөөдөр дууч гарсан хойноо одоо үнэхээр ийм байдгийн байна гэдгийг өөртөөхөө амьдралаар баталсан. Тэгэхээр маш олон онол судлаад ийм мундаг одоо манлайлагч лидер эмэгтэй ингээд батлаад гаргаад ирсэн. Одоо дээр нь бас ингээд ном гаргах гэж байгаа энэ талаар би дараа нь дахиад бас асуунаа. Тэгэхээр эднэртээ одоо яг тэр залуучуудтай хандаад хэлэхэд зүгээр бидний энэ аз жаргал гэдэг нэг тийм тэнгэрийн юм биш юм байна тий. Энэ бол маш ойрхон байдгийн байх шүү. Хичнээн өнөөдөр та ажилгүй одоо юу гэдгийг амьдралаа сэтгэл хангалуун биш тэр материаллык юмд бас байдгүй байна гэдгийг сая манай захирлын ярианаас ойлгосон байх гэж бодож байна. Тийм тэгээд тэр энерги сэтгэл тэр хайрны талаар одоо манай буддийн гүн ханд бол үнэхээр маш гайхалтай сургасан байдаг тий. Тэгэхээр яагаад буддизм ингээд бидний дотор ийм ойр байдгийм бэ гэхээр бид нар ерөөсөө л бүр анханасаа 2500 жилийн өмнөөс эхлээд бид нар бол буддист тий буддийн шашинтай ийм улс байсан учраас одоо гадны Америкт ч гэсэндээ Монгол хүмүүс тийм одоо энэ сэтгэл судлалыг заахаар маш ойр байдаг, маш хурдан ойлгодог, тий маш хурдан үр дүн гаргадаг гэж ярьдаг юм билээ. Тийм. Тэгэхээр энэ одоо бас ингээд шинжлэх ухаанаараа бас батлаад ингээд ирж байгаа нь бас үнэхээр сайхан бай тий. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. Энэ аз жаргал ер нь яг ингээд бэлэн байж идэх юм болоо. Тухайлбал одоо та аз жаргалтай болохын тулд ийм үйлдэл хийх юм байна. Ийм ур чадвараа сайжруулах юм байна гэд хэлэх төдийд нь тэр хүн аз жаргалтай болж чадах болоо. Эсвэл яг мэрэгжил эзэмшдэг шиг бид нар ингээд аз жаргалд суралцдаг юм болоо. Тэ энэ талаар та нэг аз жаргал чинь ерөөсө суралцаж болох чадвар байхгүй юу? Бид нар чинь нөгөө манлайлалыг суралцаж болд юм уу? Эсвэл ингээд бараг төрөлхийн манлайлагч байд юм уу гэж ингээд айг бүр ингээд хоёр тал ингээд мэтгэлцэл баган судалгаанууд хийсэн байдаг байхгүй юу? Тэгээд олон жилийн дараа тэдний үд үсэн гэж манлайлалыг суралцаж болох юм байна. Яг үүнтэй ижилхэн аз жаргалыг мэдрэх мэдрэмжийг суралцаж болно. Гэхдээ тэрийг дадуулан үлдэнэ. Дадуулан үлдэнэ гэдэг нь маань өглөө болгон босоод нэгш бид нар шүдээ угаадаг шүү дээ. Хүүхд байхдаа дургуцаал байдсан бол одоо бол бүр ингээд амьдралын нэг хэм маяг болцсон шүү дээ. Яг түүнтэй ижилхэн аз жаргал гэдэг юм заавал одоо мөнгөтэй зорилготой хүрсэн, амжилтанд хүрсэн тийм хүмүүс аз жаргалыг мэдэрдэг юм байна. Аз жаргал яг бидний нөгөө сэтгэл байдаг учраас тэр нуугцсан тэр аз жаргалыг гаргаж ирэхийн тулд доторшоогоо чимээлнэ гэдэг чинь нөгөө бясалгалын аргаар, төвлөрлийн аргаар дотор хүнтэйгээ уулзаад дотор сэтгэлээ нээж илрүүлэх байхгүй хаалга нь онгоолгоод сайн уу ганлуураа гэдэг. Тэгээ энэ дотор чинь нэг аз жаргалыг мэдрэх сэтгэл байгаад байдаг. Бид нар сэтгэлээ шагнах завгүй явуулсан байхгүй. Тэгээд баг багаар ингээд сэтгэлээ чагнадаг. Яг тэр одоо цаг хугацаанд ингээд мэдрээд тэрийг ингээд оршоод ингээд байж явах үед 50 амарлан сэтгэл ханамж гэдэг юм чи өөрөө хайндаа гараад ирнэ. Тэр бодлын шууган нэг дараад ингээ хөөс нь хараад бодлуудыг хөөстөө зөөлрөх юм бол хөөс нь ингээ томорчоо нэг л өдөр харна шүү дээ. Нэг удаа
Тэгээ хагархан алт дуусан гот яг цаад төр сэтгэл нь бидний бид байж идэг байхгүй. Тэгээд тэрийг ингээд тэрүүнтэйгээ уулзаад багаагаар танилцаад ингээд дотны найз болгоод ингээд хуурчаар бид нар дотны найзтай яаж ихтгэлтэй ханддаг вүлээ, яаж олон жилээр одоо тий хамт сайхан найзлдаг вүлээ. Яг тэр шиг өөрийнхөө сэтгэлтэй найзлал тун зүгээр. Тэгэхээр энэ сэтгэл бол одоо чиний хувьд одоо шинэ хүн гэж ойлгоод тэр шинэ хүнтэйгээ цагаа жоохон зориулна гэсэн үг. Тэгээ нэг юм чанартай цагийг зориулах тусам ингээд юм итгэлцэл үүсдэг штеп. Тэ? Яг тэр шиг таны сэтгэл чинь таны найз болохоор тийм цагийг өөртөө зарцуулна гэсэн. Тэгэл баг багаар орой унтахаас өмнө 5 минут. За би өнөөдөр юу хийлээ? Би эхлэнтэй юу хийлээ? Би юм хэмжилсэн биш болж шүү. Ганлуураа сайн байх шүү. Тэ? Чи өнөөдөр их утга учиртай амьдарсан бай. Өглөө босоод би өнөөдрийг аягүй ачаалтаар өнгөрүүлнэ. Би нэг 3 юм төвлөрнө гэж шийднэ гэсэн үг байхгүй. Тэгээ энэ баг багаар чи ингээд хаяа мартан те 7 хоногт нэг удаа хийн сан мартан тэгж явж байгаа дадал үлдээдэг. Тэгэхээр ад жаргалыг мэдрэх одоо нүүлдлийг бид нар дадуулах баг багаар хийх юм бол ур чадвар болоод ур чадвараа байнга хийгээд дадал болоод дадлаа байнга хийгээд тэгэхээр амьдралын нэг хэсэг болчихно. Окей. Маш энгийн байх нь шүү дээ. Тийм. За та түрүүн ярианда ном бичиж байгаа гэсэн. Тийм. Тэгэхээр миний хувьд болохоор та одоо өнөөдрийг хүртэл 10 гаруй жил амьдралын дасгалжуулагч буюу коучээр ажиллаж байгаа тийм. Энэ хугацаанд 3000 гаруй хүнийг одоо коучлсан байдаг. Тэгэхээр энэ коучлуулсан хүмүүсийн ард талд тэдний гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөд маш олон хүмүүст та аз жаргалыг бэлгэлсэн гэж би ойлгож байгаа. Тэгэхээр би таныг бол амьдралын одоо аз жаргалыг түгээгч, аз жаргалын коуч гэж ойлгож байгаа. Тэгэхээр таны ном бол мэдээж хэрэг одоо нийгэмдтэй маш их аз жаргалыг түгээсэн, одоо энэ арга аргачлал, арга бэлэг талыг хослуулсан ийм одоо маш супер ном болох байх гэж хүлээлт байгаа. Тэгэхээр та номныхаа агуулгын талаар нэг товчхон хэлж болох уу? За тэгэхээр өмнө нь бол амжилтанд хүрэхэд нь чиглүүлээд амжилтын талаар хэд ном бичлээ, ажилдаа амжилт гаргах талаар нь чиглүүлэг өгч коучлоод бас ном бичлээ. Ном яагаад гэж чухал юм бэ гэхээр ном бол аюул том судлагдсан байхгүй. Тэгээ маш судалгааны нэгтгэхэд хүмүүст маш энгийнээр ойлгоход нь тусалдаг тийм арга аргачлал шүү дээ. Тэгээ миний ном бол ийм одоо дипломын ажил ч юм уу судалгааны ажил гэхээс илүү хүмүүст энгийнээр хэрэгжүүлж болох арга аргачлалыг заадгаараа одоо миний одоо онцлог гэх юм да. Одоо түрүү нэг Америкт сурахтаа юмыг ингээд технологи болгоод ингээд энгийн болгож хувиргахтар аргыг сурсан гэдэг шиг одоо өмнө нь бол англи сурах аргачлалын талаар ном бололоо тий санхүүгийн боловсралтай болоход нь зориулж ном гаргалаа. Ажилдаа амжилтыг борлуулах чадвараа нэмэгдүүлэх цагаа ингээд ажил ингээд хараад ахаар ажиглалын хэсэг орог байгаа байхгүй. Тэгэхээр одоо миний ингээд зорилт бол аз жаргалтай амьдрахад нь туслая гэдэг ийм зорилгоор 3 жилийн өмнөөс одоо юм ном бичих одоо судалгааны ажлыг хийж эхэлсэн байхгүй. Тэгээ энэ 2024 онд одоо бид нар миний одоо судалгааны ажил болон өөрийнхөө туршлага мэдлэг тэр олж явсан тэр ухаарлаа ном болгож гаргаж байгаа байхгүй. Тэгээд номны одоо энэ гол санаа бол ерөөсөө зөв амьдрах одоо ийм 8 зам мөр гэдэг энэ аргачлалаар бичих байгаа. Тэгэхээр орчин үеийн хэллэгээр хүн болгон ойлгохоор тийж бичих байгаа. Бидрийг ингээ хүүхд байхад нэг цагийн хүрдгээд нэг нэвтрүүлэг гаргуулсан шүү дээ. Одоо тийм одоо юу цагийн мэдээлэл нэвтрүүлэг дээр ийм бугны зурагтай тэр 8 тишээ салгалцсан нэг тийм цагийн хүрдэг гарахад нэг тийм зураг клик гардаг байсан шүү дээ. Тэгээд тэр чинь бол нөгөө 4 зөвс 8 зохисыг бэлтгэсэн 408 зохисыг бэлтгэсэн тэгээд нөгөө худагтын 8 зам мөрийг бэлтгэсэн тийм зураг юм билээ төрслөл. Тэгээ энэ 8 зам мөрийг л хүн дагаа ярих юм бол зовлонгоос гэтэлж жаргалд хүрч чаднаа. Зовлон жаргалд оруулж чаднаа л гэдэг юм санаа юм билээ. Тэгээд тэр одоо бүр үн эртнээс бидрийг хүүхд байхад ингээд өвлөгдсөн тэр мэдээлэл маань жаа хуучны мэдээлэл гэх юм да орчин үеийн 21-р зууны иргэдэд зориулж одоо ойлгогдох тийм шаардлагатай байгаа юм байна гэж хараад тэгээд энэ 8 зам мөрийг
орчин үеийн одоо үг хэллэхээр оролцоод орчин үеийн хүмүүстэй одоо нийгэмд амьдарч байгаа хүмүүс ингэж ойлгохоор тэгж бичгээр төлж байгаа байхгүй. Одоо тэгээд хамгийн ихнийх нь зөв үзэл гэдэг. Зөв үзэл гэж юу вэ гэхээр ерөөсөө амьдралын мөн чанарыг таньж мэдээж тий ийм байгалийн хуулийг ойлгосон хүн бол зөв үзэлтэй болсон гэсэн. Тэгээд зөв үзэлтэй болсныхаа дараагаар юу вэ гэхээр одоо зөв сэтэл гэдэг чинь ямар шалтгаанаар ямар одоо зорилгоор аливаа үйлдэлийг хийж байгаа ч тийм. Тэгэхээр амьдралын зорилго нь зөв байх юм бол зөв сэтэл нь өөр гараад ирнэ. Тэгэхээр амьдралын энэ зорилгоо хүн зөв тодорхойлоод амьдралын мөн чанарыг ойлгоод ирэнгүүт нь сэтэл нь зөв болоод ирэхээр үг нь зөв болоод ирнэ. Үг нь зөв болоод ирэхээр үйлдэл нь зөв болоод ирнэ. Тэгээд хичээл зүтгэл зөв хичээл зүтгэл зөв зүтгэл гэдэг байгаа. Хичээл зүтгэл буюу чармаалт сахилга баттайгаар зөв үгээ хэлээ зөв үйлдэлээ хийгээд амьдралынхаа зорилгынхаа төлөө ингээд явж итэл зөв амжиргаа гарч ирэх байхгүй. Тэгээд хүн ингээд цаг хугацаа мэдлэгээ тий мэдлэгээ зарцуулаад оронд нь одоо тийм ээ санхүүгийн одоо тий мөнгө санхүү цалин гэж авч шít. Тэр нь зөв байх хэрэгтэй байхгүй тий. Бусдыг хохироохгүй, бусдыг зөв аргаар төлөө, зөв аргаар зөв үйл хийсэн тэр байгууллагт ажиллах юм бол тий зөв аргаар мөнгө олох юм бол энэ чинь зөв амжиргаа буюу одоо үндсэн 8 зүйлийнхаа нэгийг хийчихэж байгаа байхгүй. Тэгээ бас нэг зүйлний хийгээд нөгөө сүүлийн бас нэг 2 арга нь зөв дурдл байгаад байхгүй. Зөв дурдл хийхээр өөрийгөө ажиглагч оюун ухаанаар ажиглана. Би ер нь зөв юм хийж гин үү? Миний хийж байгаа энэ үйлдэл миний үг зөв гэдгийг хөндлөнгөөс өөрийгөө ажиглаж өөрөө өөртөө үнэлт өгөх байхгүй ажиглаад энэ бол зөв дурдл байгаад. Хамгийн төсөлд нь зөв төвлөрөл. Ерөөсөө ингээд зөв гэж бодсон зүйлдээ төвлөрөөд дадуулан үйлдээд хийх юм бол аяндаа нөгөө зөв одоо амьдралын зорилготой хүн чинь зөв үг хэлээ, зөв үйл хийгээд зөв чармаалт гаргаад ахаар чинь аяндаа энэ амьдралын хэм маяг нь улам нөгөө хүссэндээ хүрээд зовлонгоос гэтэлж жагалд хүрч байгаа байхгүй. Тэгэхээр ийм 8 имийг л одоо тий хэрэгжүүлээл явчих юм бол нөгөө зөв явбал зөөлөн зам бол ингэдэг шиг өдөр тутам хүн ажаалыг мэдэрч чадах юм байна. Тэгэхээр би энэ номоо бол ийм агуулгаар бичих байгаа. Тэгээд энэ номыг хүн болгон уншаад шууд хэрэгжүүлэх энгийн аргачлалуудыг бичиж гэсэн ийм төлөвтэй байна. Вау. Тэгэхээр нөгөө одоо таны яг өнөөдрийн арган амьдрал дээр хэрэгэлдэг, одоо академи дээр хэрэгэлдэг нөгөө хийх ажлын жагсаалтгийн хаж тэмдэргээ те та энэ тал дээр бол одоо бүр гарсан те энэ талаараа бол одоо нэгэн одоо нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн тэр аргачлал дэвтрүүд нь ч гэсэн одоо бусдад хэрэглээ болоод маш үр дүнгээ өгч байгаа. Тэгэхээр энэ ном бол үнэхээр гайхалтай ном болох юм байна гэж би харж байна. Тэгээд бусад одоо энэ одоо ер нь бол Монгол хүн болгоны ширээний ном болоод тий хүн болгон аз жаргалд хүрээсэй гэж ингэж хүсэж байна би. Тэгээд намаа хурдан гаргаарай гэж тэнд хүсье. За. Аз жаргалыг болохоор ерөөхдөө хоёлаа ингээд тодорхойлчлаа. Тэгэхээр энэ яг ингээд нөгөө яг мөн чанар нь аз жаргалын мөн чанар нь ер нь ийм өгөхөд юм уу? Эсвэл авахд юм уу? Тэ? Одоо яг нийгэм дээр чинь хүмүүс ингэдэг штэ нөгөө одоо өөрийнхөө зорилгыг тий аз жаргалыг бол ингэж ойлгоод штэ. Ер нь бол одоо ер нь олонх нь ч гэж магадгүй ингээд нэг материаллык зүйлэр тий одоо зорилгоо тодорхойлоход хүртэл ингээд нэг юм байр машинтай болох гэдэг юм уу эсвэл нэг ажил карьер захирал болох дарга болох тий нэг ийм л болно гэл ингээд үе майг өглөө гараад ороо ирээл тий ингээд ерөөсөө ажил гэл ингээд маш завгүй тий өөр дээрээ төвлөрөгч завгүй таны төрөний хэлснээр ийм байгаад байна. Тэг ингээд нэг юм авах байгаад нь штэ. Тэг би одоо тийм мөнгөтэй л олчвол ингээд аз жаргалтай болох гэдэг байна. Нэг тэдэнд өргөтэй л олчвол би ерөөсөө яг энэ миний яг болох гэдэг аз жаргал гэдэг чинь тэрэл гэж ойлгоод байна. Тэгэхээр та энэ тал дээр бас нэг илүү тайлбарлаж өгч болох уу? Би ч нөгөө борлуулалтын номыг одоо зохиож явахдаа авах үгийн тухай судалсан л та. Тэгээд хүн ингээд юм авах өгч чинь зүйлүүлж хэлэх юм бол баян сэтгэлгээтэй, ядуу сэтгэлгээтэй хүмүүсийг зүйлүүлж хэлэх юм бол өгөх авах ухаан айгүй ойлгомжтой тайлбарлагдах юм билээ. Хүн яад ядуу бид юм бэ? Тэгэхээр өгөхдгөө авдаг. Авах тусам хүн агшдаг. Хүн өгөх тусам авдаг. Тэг хүсэж байгаа юм нь өгөх тусам авдаг.
Хүнд ингээд сайн сайхныг ингээд өрөөжиж тэр өрөөл нь буцаад өөртөнд ирдэг. Тэгээд энэ чинь ингээд хоорондоо аяга уялдаа холбоотой юм байлээ. Тэгээд тэр нөгөө юм амжилттай тэр санхүүгийн эрхчлөөнд хүрсэн тийм хүмүүс чинь маш өгөөмөр өгдөг. Өгөх тусам авдаг гэдэг энэ байгалийн хуулийг ойлгоцсон байгаа байхгүй. А гэтэл ядуухан ядаад юм бэ гэхээр надад өгөх юм байхгүй. Дандаа авахыг, дандаа гуйж авахыг те өөрөө болох гэдэг өгөх юм байдгүй. Хармын сэтгэлтэй байна. Тэгэхээр ерөөсө өгөх хүн тэлж томордог, авах хүн агшдаг гэдэг юм уу байдаг. Тэгэхээр одоо нөгөө аж аргал чинь аж аргалтай бай гэх юм бол те одоо нөгөө өөрт байгаа тэр аж аргалтай тэр өөрийнхөө талархлаа тэр дотор байгаа юм а бусдад гаргадаг, бусдад тусалдаг. Энд чинь өөрөө өгөхийн нэг нөгөө одоо үндсэн шин чанар одооз тэгэхээр ерөөсө бүх юм хоорондоо уялдаатай байгаа байхгүй. Тэр инэр нэгүүлсгүй сэтгэлээр хандах тусмал танд нөгөө туслах хүмүүс өөрөө ирэх байхгүй. Тэгтээ хүлээхгүй тэг ямар нэг хүлээлт нөхцөл тавихгүйгээр тэгэхээр одоо нөгөө өгөх тусам орж ирэх урсгал нэмэгддэг. Окей. Тэгэхээр энэ бол ерөөсөө аж аргалтай бай гэвэл аж аргалтай мөчөө бусдаа хуваалцдаг, сайхан сэтгэлээр тусалдаг. Энэ чинь өгөхийн хэлбэрүүд байгаа байхгүй. Нэг сайхан урмын үг хэлждэг. Энэ чинь бас өгөх хэлбэр. Окей. Тэгэхээр энэ ерөөсөө байгалийн хууль юм билээ. Тэгээ хүн ингээд аж аргалтай байл гэвэл гараа алгаад дээш нь тэнэлгэх. Тэгээд өгөх тусам авдаг. Тэгээ хүний одоо нэг тэр зорилгодоо хүрэхийн төлөө явж явахдаа зөвхөн өөрийнхөө зорилгыг харах биш бусдад яаж би туслах вүлээ гэж ингэж тэр сэтгэлээр том зургаар ингэ системээр ингэ харж чадах юм бол аль нөгөө хож зарчим гэдэг мөрчлөд байгаа байхгүй. Энд чинь ингэ бас нөгөө менежмент ухаантай бас ингэ уялдаад идэм билээ л дээ. Үгүй бол үнэхээр гайхалтай. Аюу зүгээр энгийнээр ойлгоход байгалийн хууль гэж та ярьж штэ. Тэгэхээр хүн чинь угаасаа байгалийн амьтан тий. Тэгэхээр бусдыг чин сэтгэлээсээ энерги сэтгэлтэй, бусдад туслах сэтгэлтэй, урмын үг хэлэх гээд эднэр одоо тэр байгалийн амьтан учраас тэр хүнээс гарах юм бол тэр нь буцаагаад одоо яг тэрийгэ татгана штэ. Тийм тэгэж ойлгож байна. За баярлалаа. За 3 дахь асуулт нь. За тэгээд ерөнхийдөө өнөөдрийнхээ одоо ярилцлагыг те ингээд миний одоо яг асуух гэсэн асуултаас одоо давсан юм хариултууд би авсан учраас сүүлийнхээ асуултыг сүүлийн ганц асуултаа танаас асууя. Тэгэхээр та яг одоо ямар хүнийг яг аз жаргалтай хүн гэж нэрлэх вэ? Тэ? За яг энэ хүн бол аз жаргалтай гэсэн одоо ямар хүнийг тийм аз жаргалтай хүн гэж юу дүгнэх үү? Төдийгөөс өдөө хүртэл хийж бүтээсэн зүйл байгаа юм бэ штэ гэдгээрээ бахархаж сэтгэл ханамжтай байж тэгээд ирээдүйд зорилготой. Тэгтээ зорилгынхаа төлөө би өнөөдөр ч гэсэн үйл хийж байгаа зорилготой хүрэхэд би үйл хийж байгаа штэ гэж урам авч ядж байгаа тэр хүн өдөр болго аз жаргалтай байж байна. Ийм үг гэдэг штэ өдөр болгон үзээтэй гариг бүр гайхалтай. Тэгэхээр заавал сайн өдөр гэж ингээ хүлээх биш. Яг үнэн мөн чанар бол өдөр болгон сайн өдөр байж чадна. Тийм хүн л одоо аз жаргалыг өдөр тутамдаа л мэдэрч чадна гэж бодож байна. За баярлалаа. Танд маш их баярлалаа. Таны цаашдын одоо ажил үйлсэд өндөрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд намаа бас хурдан гаргаарай. Тэгээд намаа гарсны дараа бас тэр талаар дахиад тантай ярилцах байх гэж хүсэж байна. За баярлалаа. За танд өнөөдрийн подкаст манд таалагдсан бол та лайк дараад сэтгэлээ үлдээгээрэй. Мөн манай сувгийг дагаарай. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Насан туршдаа суралцагч байм. Цахим их сургууль, Bell Pocket University